आरती उतारो श्री राम रघुवर की, राम रघुवर की, श्री राम सियवर की। आरती उतारो श्री राम रघुवर की, राम रघुवर की, श्री राम सियवर की। भक्ति ज्योति जगमग हो मन मंदिर की, आरती उतारो श्री राम रघुवर की, राम रघुवर की, श्री राम Сейтагийн суйцад Рама алдар шиг. Тайлагч. Хаан Сиддартыг анх удаа шүүхийн танхим руу авч явна. Та хүүг ацалж хайл. Сиддарт мэхийн ясалж хадас хүрт. Та алдар нэрийг олж урт удаан наслах болтугай. Уг удмын тань шүтэн болох нарлугай адил гэрэлтэгэ. Надад өгөөч. Тахил уу? Үгүй. Айдсаа. Би хунтааж таныг дандаа ивэж байх болно. Таны ивэл хаан байна. Надад харагдахгүй л байна да. Би шүүхийн танхимд очихын тулд ингэж их гоёх ёстой мó ээжээ? Тийм ээ. Яагаад? Тэгж байж хунтай чиг харагдана. Би гоёл зөөхгүй бол хунтай чиг харагдахгүй гэсэн үг үү? Тэгвэл таны нэр Сиддарт биш? Байцаагч л болчих байх та. Хатант минь. Хунтай чи хазарт хар тэмдэг тавиарай. Хил амнаас хамгаална. Ингээд хунтайж шүүхийн танхимд очиход бэлэн боллоо. Би ийм их гоёл зүүчихсэн юм чинь. Одоо яаж тоглох болж байна? Гүмэн чи хунтайж энд дасгаас өөр аргагүй дээ. Явъя. Дайчинэр үргэлж эхэмсэг алхах ёстой. Та бүхэн Капитавастугийн шүүхэд тавтаа морилно. Хунтайж Сиддартыг хүлээн авна уу? Мөн Девдат хунтайжийг тэд Капитавастугийн шүүх хурлдад анхудаа ирж байгаа билээ. Хунтай Сиддарт манд тугаа. Сиддарт манд тугаа. Сиддарт манд тугаа. Одоо чимээгүй болцгоно. Шүдэдэн ханаас зөвшөөрлөмж өнөөдрийн шүүх хурлыг эхлүүлье. Одоо хоёр заргалдагч орж ирээд эрхэм дээдэс хэрэг явдлаа өчигтөн. Хааны амрыг альтгая. Юу болсон юм? Хаан тань бэ Кушадын эсрэг гомдол мэдүүлж байна. Түрүү жил энэ надаас үр тариа зээлсэн. Энэ онд эргүүлж өгнө гэж амласан. Гэтэл одоо хүртэл өгөхгүй байна шүү дээ. Би чадахгүй нэ хаан тань. 2 жилийн турш шуургад суурсан учраас би өгч чадахгүй. Энэ жил чадгаагүй. Энэ худад хэлж байна. Та харуулаас асууж болно. Харуулууд эднийд очиход энэ буудаг тослоод шуудаж байсан юм. Хаан тань надад хоёрхан шуудаа буудаа би гэр бүлийнхэн бүтэн жилийн хэрэг цаг хангахын тулд нөөцөлсөн. Ялзруулахгүйгээд буудаг тосолж байтал харуулууд тань намайг энд авчирсан юм. Хэрвээ би буудаг үгэл манай хөлсгөлөнд нэрвэгдэн. Хаан тань энэ үр тариаг буцааж өгч чадахгүй учраас надад талбайгаа өгөх ёстой биш үү? Хэрвээ би талбайгаа өгөх юм бол үр тариаг нь эргүүлж өгч чадахгүй шүү дээ. Бид эдний үгийг сонслоо. Одоо хаан шийдвэр гаргана. Сиддарт хунтайж Девдат. Би эхлээд ярив. За тэг. Хаан тань бидний шийдвэр дайчны зарчимд үндэслэх ёстой. Хушаал дааврыг өгсөн амлалтаа биелүүлээгүй.
Тиймээс Кушал Гаурид талбайгаа өгөх ёстой. Эрхэм дээдсээ надад бууха турхаачтай. Миний гэр бүл өлбөрч өгнө. Та намайг өршөөж хайрлаачтай. Хонтай Сидарт. Чи яар. Хаантаа хэрв Кушал буудаага Гаурид өгвөл гэр бүлээ тижээх боломжгүй болно. Хэрв талбайгаа өгвөл тариа ургуулж чадахгүй. Тэгвэл зээлсэн үр тариг хизээж буцааж өгч чадахгүй. Тэгээд Гаурид хангалттай их үр тариа байгаа. Тэгэхээр миний бодлоор бид Кушалд зээлсэн үр тариаг эргүүлж төлөх хугацаа олгох хэрэгтэй. Тийм шүү. Тэ Девдатын шийдвэрийг дэмжиж байна. Хэрвээ тариачид худалдаачид амлалтаа биелүүлэхгүй бол хаант улсад маань муугар нөлөөлнө. Тиймээс Кушал Гаурид ямар нэгэн аргаар өрөө төлөх ёстой. Намайг өршөө хаантаа. Би өөртөө байсан бүх мөнгөө Гаурид өгсөн шүү дээ. Хаантаа энэ надад юу ч өгч байгаагүй. Гаури худал хэлж байна хаантаа. Би худал хэлээгүй хаантаа. Эрхэм дээдсээ та болгоовол би үннийг олж тунгаая. За яхав хэн худлаа ярьж байгааг мэдээдэх. Надад зоосоо өгөөд. Хонтаач минь. Энэ чинь миний зоос шүү дээ. Энэ Кушалын зоос байна. Чи Кушалын гэдгийг яаж нотлох юм? Кушал Гаурид зоос өгөхөд буудааг тослоод гарын тос болсон байсан. Тэгээд зоос нь тостойгоо байна. Хаантаа намайг өршөө. Зоос Кушалынх мөн. Кушалынх нь үнэн. Ингээд Кушал Гаурид зоос өгсөн нь нотлогдлоо. Тэгэхээр үнэхээр шудраг хүн байна. Кушалын зээлсэн үр тариаг буцаан өгөх хугацааг сунгая. Гаурыг худал хэлсэн учраас 10 удаа ташуурд тугай. Би шунласаа болоод харлан болж шунласаа боллоо. Энэс хойш би худал хэлвэл та миний бүх үр тариа талбайг аваарай. Хаантаа та Гаурыг өршөөгөөч. Үүнээс хойш Гаурыг худлаа ярихгүй. Гаури би чамайг өршөөж болж байна. Гэхдээ энд байгаа хүмүүсээс хэн нэг нь худал хэлэхгүйг чинь батлан даасан үед л. Гэлээ хаантаа. Сонсуу Гаури. Хэн чамайг батлан даахгүй гэж байна. Тиймээс 10 удаа ташуурдах нь зүйтэй. Хаантаа би батлан даахад бэлэн байна. Үүнээс хойш Гаури дахин худал хэлэхгүй. Сидарт хэн нэгнийг батлан даах нь ямар учиртайг мэдхүү. Хэрвээ Гаури дахин худал хэлвэл чи л ташуурдах болно шүү дээ. Би мэднэ. Гэхдээ ингэж Гаурыг шийдэглээс аврах болно. Хүн хаж алдар шиг болдог ба. Хаж алдар шиг. Алдар шиг. Хаж алдар шиг. Хаж
Амтэр шиг Мартугай амтэр шиг амтэр шиг Шөдөдөн хаан та юу ч хийсэн бай хүүтэн даянчил болно. Бүгд Сидартын шүүх хуралдаа дээр гаргасан мега ухааныг биширч байна. Капилвасто даяар баяртай байна. Юу болов? Юунд төгшөв? Таны бяцхан дайчин хуралдаа дээр ялалт байгуулсан. Хэр дайчин байхын шудраг ёсны мэдрэмжээр тодордог. Зөвхөн эрдэмтэн тийм иргэн ухаанаар шийдвэр гаргадаг. Тэр гэмтнийг батлан дааж энэр нь нэгүүлж чадхаа харуулж байна. Энэр нь нэгүүлсэх нь хаан хүн зохихгүй. Хаан өршөөлгүй хатуу байх ёстой. Гэм буруутныг шийтгэж байхад хаан гэмтний шаналлыг бодох ус. Шудраг ёсондоо итгэлтэй байх ёстой. Ингээд Сидарт хүүхэд хэвээр байгаа. Хүүхдүүд гэнэн туршлахгүй байдаг. Тэрнийг чанга хатуу болгон сургах цаг нэгэнт болж Бражабати. Таны төмөн зөв. Сидартад мэдлэг олохоор тагшаашилаа явуулъя. Сидарт тийшээ явахгүй. Тэгэхээр та Сидартад эзэмших ёстой эрдэм ухааныг олохгүй гэж юу? Би хүүдээ зориулж энд сургууль байгуулна. Унтаж миний хатуу чанд хараан дор эрдэм мэдлэгтэй болно. Манай удмын бүх хүүхэд эрдэм мэдлэгийг зөвхөн Капилвастод авна. Хоолндоо хизээч битгий уураа гаргаж бай. Яагийг гаргахад үнэндээ би бүх хүн дуурлж байна. Миний шийдвэр зөв байсан. Хаан хүртэл надад санал нийлсэн. Гэсэн хэдий ч хүн бүр Сидартыг л магтах юм. Яагаад? Ноёмсаач Девдат. Чи ойлгох ёсгүй. Чи хүүхэд биш. Хэрвээ та хааны ах байсан бол би л хаан ширийг өвдөх байсан. Девдат. Хүүхим зөв шүү дээ. Девдат аль хэдийн бүгдийг ойлгож ухаарах насанд хүрсэн. Чи эцэг нь байж хүүгийнхээ уу гашууг ухамсарлахгүй байна гэж юу? Хүүгээ хэн болохыг хүсэв? Хүүгээ Сидартын доор байлгахыг хүслээ гэж юу? Чи ч бас хааны завраар байдаг үстэй. Мангада. Удахгүй ойлгоно. Девдатыг уйлуулсныхаа хариу хэн хүртгэх. Шудадан хаан уу? Аль эсвэл хунтайч Сидарт. За энэ ноёто яг дуурайлгаж хийлээ. Яаж ч ялгах аргагүй. Амалдва. Хинч мэдэх ёсгүй шүү. Ноёто та амаа өдөхөд минь өнөхөөс өгнө үсттэй. Би хиндч юу ч төлдгөө юм. Нааша! Нааша! Халиу нааша яваач штэ. Би энд байна. Бариад аваач. Бариараа. Одоохон. Халиу. Бариад. Нааша. Хөөй. Чи бидэнтэй тоглохгүй мó? Үгүй. Халиу нааша. Халиу бариач. Ишүүгдөө. Одоо миний. Халиу. Хөөй бариач би энд байна. Нааша. Танаас гоё дэшээ битгий очоорой. Тэнд хунтааж тоглож байгаа. Танил цаашаа. Гүүгээрээ. Оо чи намайг барилда. Ой, Нааша та.
Энэ нөгөө хөө. Чамайг хэн гэдэг вэ? Чанна гэдэг хатан минь. Чиний хүү юм уу Сүрье? Тийм ээ. Нааша орооч. Уучлаарай эрхэмдээцээ. Би эндээ зогсож бай. Хөтчийн хүү болохоор орж болохгүй л дээ. Ягаад тэд доод язгууртай учраас биднээс хол байдаг юм. Доод язгуураа? Язгуур гэж юу гэсэн үг вэ? Та хааны хүү? Харин тэр хөтчийн хүү. Тэгээд бид хоорондоо ялгаатай гэж юу? Та хааны гэр бүл төрсөн. Тэгэхээр та хунтайж. Харин тэр ядуу хөтчийн гэр бүл төрсөн юм. Ялгаа нь юу юм бэ? Тэр шархтвал ялгаагүй л цус гарна штэ. Та том болоод бүх зүйлийг ойлгох болно. Би яг одоо бүгдийг ойлгомоор байна. Ингэж болохгүй хунтаач минь. Та яах нь вэ? Та хүүд минь хурж болохгүй. Бид доод язгуурын хүмүүс. Бидэнд хүрэх нь нүгэл. Өнөөдөр тэр надад хурж намайг түлхээгүй бол би хүнд бэртэх байсан шүү дээ. Эрхэмдээдэс минь. Девдат яаж вэ? Тэр бас хүнд бэртсэн. Яагаад чи өмнө хэлээгүй юм бэ? Яа. Девдат хийсэн зүйл чинь хааны сонор төрөл юу болохыг ойлгож байна уу? Девдат би гайгүй юу? Яах вэ? Сидартыг аврах гэдэл мориноосоо унсан байна. Ах дүүгийн хайрын илрэл биш гэж юу? Сидарт та зүгээр үү? Тэрнийг эндээс зайлуулаач. Тэрнээс л бүхсүүл болсон. Гинт Маримын үргээсэн болохоор би жолоогоо алдаад мориноос унсан юм. Наадмаа эндээс зайлуул. Ятуу хүтчих хүү. Энэ надтай хамт ирсэн. Хэрвээ наадах чинь тантай хамт байвал би тантай хамт байхгүй. Девдат Сидарт бол тэтгэм залгамжлах хунтайж. Санаа бүгд мангала. Би ах トゥ хоёр минь байгаад их баяртай байна. Нэг хүсэх юм байна. Хаан энийг мэдэх ёсгүй. Үгүй бол хаан Сидартад санаа зовно. Би ч бас болсон зүйлийг дуулахгүй л байх байсан. Девдат Би сайхан завшааныг алдлаа. Тэгээгүй бол би хүссэндээ хүрх байсан юм. Анчин хүн төвчээртэй байх ёстой. Үгүй бол чи өөрөө агнуулах болно. Гаурин Нандан. За. Би таны төлөө юу хийж чадах вэ? Чи хааны зарилгийг дуулууртай дагах ёстой. Мэдээч. Би таашаа явж байгаа юм бэ? жил бүр болдог ангар гараг буцсны баярт явж байна. Түрүү жилийн шиг Колеагийн Амитагч морилох уу? Ааха, эрнэ. Тэгвэл яшуудараа. Тэр ч гэсэн эрнэ. Hari Om Agnendo Dampora Dade Havyavamo Paprave Deva Ashara
Та малахгүй газар нутгаас дүүдээ бас бэрмнүүдэд өгөөрэй. Арим ургац авах болтугай. Миний нутгийн дүү хараахан ирээгүй байна. Ийшээ хөвгдүүлээ. Яшуудараа энэ чиний заа юм уу? Тийм ээ. Энийг Күнж гэдэг юм. Энэ надтай найзлах болов? Яагаад болохгүй гэж? Ердийн үед манай нутгийнхан наашаа сүүх эсвэл жуузаар ирдэг. Энэ удаа заан хөлөглөн ирж. Данд Паны хаан биднийг доромжлохоор энэ зааныг илгээсэн байна. Биднээс илүү чинэлэг гэдгээ батлах гэж тэр шүү дээ. Учир нь энэ заанд бус тэрний их хэрхэлд байгаа юм. Охин нэг минь сайрыг гаргах учлаа. Ямар учиртайг мэдэх үү? Мэдэхгүй. Ингээд охин таних боллоо. Харь илгээх гэсэн хүн байхгүй. Аль хэдийн минийх болсон. Тийм үү Яшаадараа? Шүтэн хаан жилбэр урдын адил Капливасту ариун ургац сурах болтугай.
Дайчин ир. Сидарт алдаршиг. 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 Сидарт. Одоо би шок орхино. Чавзар тоглож байхдаа өрсөлдөгчийн нүүр царайг буухаар гарын сайн харахгүй бол тэр чамайг мэхэлж мэднэ. Нөгөө зааны нэгэн адил миний толгойд өргөс орчихж уу. Би суулчгүй. Тэг. Суулч. Энэ байна. Энэ ус яагаад өөр өнгөтэй байна? Хаан юу гэх бол? Ямар хариу хэлэх бол? Сидартад цагаан ус хөгшрөхийг шинж тэмдэг гэвэл дараа нь хөгшрөх тухай шалах байх та. Хөөмн. Чиний бүх сүүн шүд унаад оронд нь шин шүд ургасан да. Энэний нэгэн адил бидний усны өнгө өөрчлөгдөж ундаг юм. Тэгээд буурал усны оронд шин ус ургана. Яг л модны навчис өнгөө өөрчилдөг шиг тийм ээ? Тэгэлгүй яхав. Чи цагаан олж ирлээ. Сидарт унтах болж. Лавринд наваач. Хонтойж аар сар зүйлсийг ч анзаарах юм. Хөө маань ухаантай бас их гэрхай юм. Энэ удаа болцож чадлаа. Харин маргааш яах вэ? Маргааш би зарлиг гаргана. Ордонд байгаа бүх хүн үсээ далдлах ёстой. Эмэгтэйчүүд Тэд үсээ хар хүрэн будгаар бодох болно. Тэгэхээр буурал устай харагдах. болохгүй хантаа. Бид Сидартад үннийг хэлж болохгүй гэж юу? Өнгөрсөнтэй зууралд бол бидний зовлон л зузаарна. Ирээдүйн талаар санаа зовох нь тусгүй зүйл. Бид өнөөдрөөр амьдрал сурах хэрэгтэй, Пражапати. Би Сидартад амьдралын муу мухайг харуулах бодит үнэн болгоныг жигшиж байна. Энхэд Сидартыг өглөө эрт цэрээгээрэй. Багш нар. Чиний бүх сүүн шүд унаад оронд нь шин шүд ургасан да. Энэний нэгэн адил бидний ус бууралтаж ундгийг. Хөөмн энэ бэрмэнүүд Ведийн эрдэм ухааны гойд эзэмссэн хүмүүс. Кавиндиния багш чамаг судар бичигт сургана. Ашвапал багш моринхыг заана. Харин энэ чамд улас удирдах ухааныг заана. Яруу найраг дуун ухаанд сургагачтан энэ байна. Тэр бэрмэн тэнгэрийн эргэсэн эрдмийг эзэмссэн. Өнөөдрөөс эхлээд эдгээр бэрмэн чиний багш нар. Эрдэмт мэрэгдийн үгийг дагах нь чиний үүрэг юм шүү. Алив адисав. Ингээд чи ч бас эрдэм мэдлэг эзэмшихэр шийдээ шивдээ. Ингээд чи Сидарттай хамт суралцах болно. Тийм ээ хаант минь. Хөөмн Сидартыг суралцахаар явчих бол өөдөж санана гэдэл.
Хаантан танхид охин заамтаа ирж гэрэлд ирээдүйг бэлэгдлээ. Хунтайч маань их эрдэмтэй хүн болно. Би танаас хүлцэл өчье. Хунтайжийг эрдэмтэй болгож зогсохгүй. Их хаан болохыг би хүсэж байна. Урд хожид мэдлээгүй тийм дайчин эр болгоно. Энэ юу вэ? Зул байна. Зул мэдлэг болоод анхаарлыг бэлэгддэг. Яаж тэр вэ? Зул мэдлэгийг бэлэгддэг. Зулын гэрлийн ачаар бид дэлхийн бүх зүйлийг мэдэж авдаг. Зул анхаарлыг бэлэгдэнэ. Зулыг асаасан байхад хүн бүр анзаардаг учраас анхаарал төвлөрлийг бэлэгддэг. Ингээд бид хичээл номоо тарны үсэг хийж эхэлнэ. Тэгэхээр гэж давтан хэлцгээе. Тэгээд зул бөхөх хүртэл бүгдээрээ намуун дуугаар удаан хэлэх хэрэгтэй. Шидэрэ. Тэнд онсон. Үгүй тийш онсон. Тийш юм шүү. Сидарт миний шидсэн цуг нар жаргатал хайгаад ч алж чадахгүй те. Би цүг оллоо. Би цүний модыг олсон. Сайн байна. Та Сидарт зүг хизээж олохгүй гэд байсан байхаа. Одоо та харин нүдэ дар. Чана чиний ээлж. Шидчихлээ. Хадаарай. Бүгээрээ. Олсон шүү. Тийм хурдан уу? Би энэ цуг Сидартаас хурдан оллоо штэ. Тэгэх боломжгүй дээ. Сидарт цуг тийм хурдан олж чадахгүй байсан. Гулгайцсан гэдэгт нь итгэлтэй байна. Энэ өөр цуу авчирсан. Үгүй. Сидарт хизээж худал хэлдэггүй. Тэгэд би худлаа хэлсэн юм уу? Би Сидартаас ахмад учраас мэхэлснийг мэдэж байна. За тэр эцсэндээ яваад өглөө. Юу болов? Сидарт яагав? Сидарт. Чи тоглоомд хоцохын тулд бос хацчих. Хаан тэр тухай мэдвэл их гомдондоо. Би чамайг тэгнэ гэж даанч бодсонгүй. Ялагдснаа. Шодрогоор хүлэн зөвшөөрсөн бол би талархах байлаа. Би чамтай ярихгүй. Энэ чиний шийтгэл болог.
шийдсэн цүү байгаа юм. Энэ үзүүр нь цоорчгсан. Девдат бидэнд өөр цүү үзүүлсэн. Сидарт хэнийг ч мэхлээгүй хатантаа. Ээжээ. Та яагаад уйлаа вэ? Хүмүн. Чи бороогүй бол надад үнэн хэлэхгүй яагаад вэ? Яагаад хэлээгүй юм? Өөрийгөө ямар ч бороогүй. Девдат бол хатсан битгий. Ээжээ. Та надад ахмад хүнийг хүндэтгэж бай гэж заасрахсан. Яаж би Девдат ахыг худалчаар нь дуудах юм бэ? Хэрэг булгаацныг илчилсэн бол тэр шийтгүүлэх байсан. Гэхдээ чи шийтгүүлсэн Сидарт. Булгаацсан хүн Девдат байж. Яагаад үннийг хэлээгүй? Би үннийг мэдэж байсан учраас л дуугүй байсан юм. Үннийг нар гэрчилдэг шүү дээ. Үннийг нуух арга байхгүй. Багш минь надад энийг хэлсэн юм. Гэхдээ амьдрал огт өөр байдгийг хүмүн. Өөрийгөө худал хуурмгаас хамгаалах хэрэгтэй. Тэгвэл би худал хэлэх байсан юм гэж үү? Хүмүн. Бид үн тэдэл урлахын тулд алтыг өөр төмөрлөгтэй хойлдог. Одоо би тогтоогоо давнаа ээжээ. Ээжтэй хэлээч. Би яаж гэмээ цайруулах вэ? Би чамайг шалтгаангүйгээр шийтгсэн. Энэ үдэш гунигтай тоглож байх чинь Бражабати. Гуниглаа юу? Тийм ээ хантаа. Их хүний хамгийн том гониг бол хүүхдээ ойлгохгүй ах явдал юм байна. Хүмүүс тавх настай байж аль хэдийн гүн ухаантай шилсэдэх юм. Хантаа. Модны үндэс хат чулуун дундорч гисэн хавж ургадаг шүү дээ. Гэтэл хүү маань огт хувиа хичээдгүй юм байна. Дэндүү сайхан сэтгэлтэй юм. Хүүгээ шийдгсэн учраас чам тавгүй байгаа Бражабати. Хүүгээ тулдах эрдэнд сургаач. Сидартад хэрхэн тулдахыг заагаач. Бэтгий санаа зов. Сидартыг Бахаратын хамгийн агуу дайчин болгох нь миний амьдралын зорилго. Би хүүгээ агуу эзэн хэмээн алдаршихыг хүсэж байна.
бодит Эцэргийн түүх сонсож Сидартын түүхий Энэ бол бодит Эцэргийн түүх сонсож Сидартын түүхий